Өнөөдөр Монголын иргэний агаарын тээврийн Miat компани 15 жилийн дараа орон нутгийнхаа нислэгийг сэргээж байгаа энэ үйл явдал болж байна. Яг өнөөдрийн байдлаар Монголын орон нутгийн зорчигч тээврийн 0.1%-ийг нь үндсэндээ агаарын тээвэр эзэлдэг болсон ийм нөхцөлд бид очсон байна. Үндсэндээ ард иргэдийн хувьд бол хичнээн хол байсан ч гэсэн зөвхөн авто тээврийг ашигладаг ийм нөхцөл дээр монголчууд бас амьдарч байгаа. Энэ бол 21-р зуунд байж болшгүй зүйл байгаа. Тийм учраас засгийн газраас өнгөрсөн 11 сард мэдэгдэж орон нутгийн агаарын тээврийн үн тарифыг 50 хүртэлээр бууруулах зорилтыг тавьсан. За харамсалтай нь салбарт хэд их монопол үүссэн учраас ард иргэдэд тогтмол нислэг үүдэх илүү хямд тарифаар үйлчлэх сонирхол бол хувийн хвшилт байсангүй. Тийм учраас засгийн газраас Монголын иргэний агаарын тээврийн Miat компанид тодорхой үүрэг чиглэлийг өгч судалгааг хийлгэж одоо нойтон төрөөсөөр гадны онгоцыг одоо төрөөсөж авч ажиллах нөхцөл үүрэг чиглэлийг өгсөн байна. За өнөөдрийн байдлаар 9 чиглэл 7 хоногт 2-3 удаа үйлчлэг үзүүлэх боломжтойгоор агаарын тээврийг сэргээж эхэлж байна. Мэдээж хэрэг өнөөдөртөө ард иргэдийн хувьд бол онгоцны суудлын дүүргэлт бол хангалттай хэмжээнд бол хүрхгүй тодорхой. Яагаад тэгэхээр амьдралын хэв маяг бол авто тээврээр бүх үйл ажиллагаагаа зохицуулаад сурцсан байна. Тодорхой хугацаанд 3-аас 4 сарын хугацаанд энэ хэмшил бий болсноороо цаашдаа ард иргэд маань амьдралынхаа хэв маягийг агаарын тээврээр зохицуулдаг болохын нөхцөл рүү оруулж байгаагаар онцлог байна. За энэ хийгдсэний үндсэн дээр цаашдаа 7 хоногийн нислэгийг улам бүр давтамжийг өндөрчлөө. Нэг аймагт 7 хоногт 2-3 нисэж байгаа бол 5-аас 7 нислэг болохын нөхцөлийг хангаж чадсанаар онцлог болно гэжээ. Засгийн газар итгэлтэй байгаа. Энэ оны 10 дугаар сараас эхлээд Miat компани өөрөө худалдаж авч байгаа агаарын бүлгүүдээр тэр нь 70-аас 90 хүний судалтай том монголчууд нислэг үүсгэн. Ингэснээр ахаад өнөөдрийн тариф цаашаа 30-аас 40% өсөх боломжтой бүлээ гэж ингэж бодож харж байна. Агаарын тээврийн нислэг үйлж байгаа жишээлбэл Баян-Улгийн аймаг руу нисээд ирж байгаа иргэдийн тариф нь одоо юу гэдэг ихтэй 500 мянган 600 мянган очих боломжийг нээнэ гэж ингэж орж байгаа. Өмнө нь агаарын тээврийн салбарт нэг том тусламжууд үүссэн байгаа. Энэ юу вэ гэхээр зөвхөн захиалах нислэгийг үүсгэх байна. Тогтмол нислэг гэж байна. Өнөөдөр Miat нисэж эхэлснээр бид ямар өөрчлөлтөнд орж юм гэхээр жишээ нь Эрдэнэ ам руу ирсэн дараа жилийн 3 сарын 5-ны өдөр би хаашаа нислэг үүсгэх гэж байгаа би өнөөдөр нислэг болно. Тэр захиалгыг хийж чаддаг болохоор тэгэхээр хүн илүү тийм төлөвлөлтөө сайн хийх боломжтой болж байна. Энэ нь агаарын тээврээр нисэж иргэдийн урсгал нэмэгдснээр илүү ач холбогдол онцлогтой болно. Ингэснээр агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд тусмал орлоготой байна. Тусмал орлого гэж юу хэлээд байна гэхээр өнөөдөр хувийн компаниуд маань нэг удаагийн нислэгээс маш өндөр хэмжээний ашиг олсон зүйл ажиллаж байгаа бол Miat компани тусмал үйлчлэгээ нислэгээрээ тусмал бага хэмжээний ашиг олсон болно. Тэр нь үндсэндээ агаарын тээврийн салбарт тээвэр өсөлтөөнийг бий болгож байна.